Сайн байна уу? Инженер зохион бүтээгч мөн баяраа. Өнөөдөр та бүхэнд би нэгэн гайхалтай тэгшлийн талаар тайлбарлаж өгье. Энэ бол Ван дер Валсын тэгшил гэдэг. За тэгэхээр Ван дер Валсын тэгшил гэдэг бол бодитын тэгшил гэж нэрээр нэрлэгддэг байгаа. Энэ нь бол ус төрөгчөөс бусад бүх бодитын дээр ашиглагддаг ийм том яваад байгаа. Гэвч энэ бол яг үнэндээ бол тийм ээ хийн шингэн хатуу гэсэн гурван төрлийн гурвангийн одоо илэрхийлж чаддаг гайхалтай тэгшил байгаа маа. Тэгээ энэ тэгшлийн талаар жоохон графикийг жоохон харуулъя гэж бодож байна. Тэгэхээр энэ бол одоо Ван дер Валсын тэгшилийг ингээд харуулсан байна. Жишээл босоо тэглэгийн дагуу даралтыг нь аваад хэвтэ тэглэгийн дагуу эзлэхүүнийг нь авсан байна тийм ээ. Түрүүний одоо P гэдэг бол даралт байсан бахан, V гэдэг нь эзлэхүүн байсан бахан тийм ээ. T гэдэг нь температур байсан гэдэг ингээд аваад үзэхэд энэ тэгшлийн ерөнхий график нь иймэрхүү. Тэгэхээр энэ дээр одоо хамгийн гол нь усны уур дээр авч үзсэн байна тийм ээ. Усны уур гэдэг бол тийм ээ. Ус гэдэг бол ерөөсөө хатуу шингэн хийн гурван төлөвт байдаг. Тэгээд энэ дээр бол одоо шингэнээс тийм ээ хийгээс шингэн рүү шилжих процессыг энд харуулсан байна. Одоо энэ дээр F зэг, J зэг, A зэг, I зэг, J зэг, L зэг гэдэг ингээ байж байгаа шүү байна. Тэгээд ерөнхийдөө энэ J зэгээс L зэгийн хооронд бол одоо температур бол тогтмол. Тэгээд энэ изотерм процессын ерөнхий график байгаа даа тийм ээ. J зэгээс L зэгийн хооронд бол ус бол шингэн байдалтай буюу биш хийн байдалтай буюу одоо уур хэлбэртэй байдаг байна тийм ээ. J зэгээс I зэг, A зэг, J зэг, F зэг гэдэг ингээд энэ хооронд болохоор усны төлөв байдал өөрчлөгддөг байна. Хийн төлөв байдлаас шингэн төлөв байдал руу. Тэгээ F зэгээс ийшээгаа ингээд бол дандаа одоо шингэн төлөв байдал шилжинэ гэсэн ийм одоо тэгшдэг байна. Тэгээд энэ дээр бол газ гэж бичсэн байгаа бол энэ бол хийн төлөв байдал. Тэгээд ерөнхийдөө энэ тэгшгэлээр бол тийм ээ бүгд одоо усны бүх төлөв байдлууд тайлбарлагдах нь байна. За тэгэхээр энэ тэгшлийн хамгийн том хэрэглээ бол одоо хамгийн тод жишээ бол дулааны цахилгаан станцын бүх одоо процессуудыг нэгээр тайлбарлагдах нь байна. За үүнээс гадна бол одоо бас хэрэглэгддэг салбарууд байна. Одоо жишээ бол энэ тэгшлийн хэрэглээ бол одоо их өргөн учраас би одоо дараагийн нэг жишээг нь яриа тийм ээ. Тэр нь юу вэ гэхээр одоо хагас дамжуулагч тийм ээ. Хагас дамжуулагчийг бид нар одоо маш их өргөн хэрэглээнд ашиглаад ирсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр хагас дамжуулагчийн гадаргуу буюу түүнийг цэвэрлэх процесс явагдаж байгаа. Тэгээд силикон бол энэ хүчил төрөгчтэй ингээд эсэлд орцсон байж байгаа. Тэгээд тэрүүн дээр нь болохоор фотор тус төрөгчийг тийм ээ энийг хийн байдлаар оруулж өгöd. Тэгээд тухайн уруулыг явуулдаг байх нь тийм. Тэр уруулын үр дүнд бол яг тодорхой уруул явагдсны үр дүнд бол силикон F4 гэсэн ийм нэг шингэн үсээд дээрэс нь одоо H2O гэсэн ус бол уур байдлаар ингэж гардаг байх. Тэгээ энийг ерөнхий ингээд тэгшгэлийг бишчихээр яг вөхөр ерөнхийдөө энэ усны силикон буюу хагас дамжуулагчийн гадаргуу дээр энэ тэгшгэлийг уруул явагдана. Тэгээд энийг ердийн даралт ердийн температур дагажчихаар хамгийн гол юм юу вэ гэхээр энэ шингэн хэлбэртэй байсан тийм ээ. Фотор ус төрөгч бол фотор тус төрөгч энэ силикон фоторын дөрөв гэсэн энэ нэгдэл бол шингэн төлөв байдлаас шууд хийн төлөв байдал орчдөг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хагас дамжуулагчийн гадаргуу бол одоо тий гадаргуугаас одоо тэр шингэн байцсан бодис нь өөрөө ингээд ууршат ингээд алга болчихно. Ердийн температур даралтандаа очихгод. За энэ H2O бол угаасаа уур байсан учраас ердийн даралт температур нь уурж игээрээ ингээд гадагшаа хаягдаад ингээд хийн төлөв байдалд тэр чигээр шилжээд ингээд гадагшаа хаягдана гэсэн үг байна. За ийм байдлаар хагас дамжуулагчийн гадаргууг цэвэрлэх буюу хагас дамжуулагчийг тийм ээ хүчил төрөгчөөс нь салгах. Ялангуяа гадаргуу дээр эсэлтэл явагдсан энэ хагас дамжуулагчийн гадаргууг тийм ээ силиконы гадаргууг бол хүчил төрөгчөөс нь салгах гэдэг энэ процесс явагддаг байх нэ. Тийм болохоор энэ хэрэглээ бол бүгд энэ Ван дер Валсын тэгшгэлээр тайлбарлагддаг байна. За энийг энэ тэгшлийн гайхалтай талыг бид нар ойлгосноор маш олон асуудлуудыг тийм ээ хянаж удирдах болно гэдгийг тод жишээг өнөөдөр би тайлбарлая гэж бодож энэхүү бичлэгээ хэлье. Та бүхэнд баярлалаа.